цэцэрлэг сургууль сайн уу энэ гэж тал засаад хэдэн цагаан асуулт асуув. Хурлаас гарангуудаа ажил дээрээ ирээл цүнхнээс гадаад хэл дээр байдаг нэг ном гаргаж ирэнгүүтээ ажлынхаа англи хэл мэдтгүй хэдэн сайхан гаруудын хажууд очоод энэ номыг уншсан уу? Орчин үеийн залуу хүн бүр уншсан байх ёстой ном шүү дээ. Гэл амийн асууж гөлзүүлж хайн. Хэсэг зур ком руугаа харж сүлжин аргагүй сууж байцаа. Аажмаар босч хідэн цаас аваад хажуу өрөөнийхөө царайлаг охин дээр орж ажил хэрэг шаарнаа өрнүүлэхийн ялдамд хідэн алиа марц өгч болоод сэтгэлийг дадаг өглөөний түргсэн өндөртөө усаа гайхуулаад авна. Өдөр цайны цагаар гайгүй ресторанд хідэн чухал хүмүүстэй хоол идэнгээ гар утсаараа Twitter, Facebook дээр тэр ресторанд ийм хоол идэж ийн хэмээн мэдээлэл цаажид хүмүүст баг зэрэг санамсаргүй байдлаар гайхуулж орхино. Хүмүүс эндээс ухаалаг уцтай ресторанд ажилладаг бүка залуу байна даа гэж ойлгоно. Гой хоолноос ирэнгүүтээ шинээр ажилд орсон залуу дуудаж залуу хүн ийм хачин заван байж болохгүй хэмээн сургаал айлдахдаа өөрөө хэрхэн ажилд орж тэрнээсээ хэрхэн дэвшиж байснаа нэг нэгэнгүй ярьж өгөх юм шүү. Тэгтээ үүнийг хүмүүс сонсогдтол их чангаар хэлэх хэрэгтэй. Хэсэг ажилласныхаа дараа даргын өргөнд орж өглөө зарим юмыг дутуу хэлсэн байна хэмээн уучлаад нэмж олсон хитэн санаагаа хэлнэ. Орой ажилчид бүгд явж дуусахыг хүлээн хамгийн сүлд ажилдаа үлдэж байгаа юм шиг дүрсэх хэрэгтэй. Үнэхээр зарим нэг ажилдаа суугаад байвал 7 цаг хүргээд ийм тийм яамнаас дуудаад байна гэд сүмжигж байгаад гарах хэрэгтэй. Гэтэл энэ төлөвлөгөө мань бодит байдал дээр юу болоод хуурч байгаа. Өглөө манарцсан амтаа ажил дээр орж ирж байгаа. Ажлынхан лугааныг ширвэж харчаал урд өдрийн уусан пиава өнөртүүлээд ажил дээрээ сууж байгаа. Кофений оронд гаднаас барьж орж ирсэн бэлэн хоолоо халааж идэнгүүтээ жоол сандалтаа наалж суунга хатаг цагаарын оронд өчтөр арай дэнтүүлчихжээ. Яг гарах гэсэн чи хүмүүс байж гэд гаргалгүй дахиад хідэн гүрүүшхийг хурцч гисэн шүү юм яриад. Компьютер асаангуудаа шууд Twitter, Facebook руу орлоо. Дотроо их ажил хийх ёстой шүү дээ гэж бодсон хүртэл Twitter зээрлээ. Гаднаас нь хүн харахад одоо өснөр рүү ийцэн ч ажиллаа хийж байгаа юм шиг л өрөлтөө авцсан мөртлөө эхний 2 цаг юу ч хийгээгүй өрөлтөө аваастагаа л байгаад байна. За энэ хугацаанд хөлбөмбөгийн мэдээнүүд олж үзнэ. AC Milan-ийнхаа тамирчдын бэртэл гимтлийн мэдээг үзчихэд яагаад 8 хийхгүй байна? Манай өдөрлөг гэж хөөрхөн нэрвт. Басны ганц нэг дуу олж сонсонгуудаа хэрвээ энэ дуу зохиочдөг авьяастай болж сайхан дуу зохиочлаа. Найр гэсэл айрын угаал хингэл дуулаад ихгүй юу? Ятгахнаа бүхий өргөнд дээл хүмүүсөд тоглолтоо хийж шít. Саунд чиг дуу зохиолчвол хүнтэй юм дуурахгүй шүү. Хийсэн шүү юм өрөөднөө бас. Гэхдээ тэгж байтал нөгөө өрөлттэй нөхрийг хурал боллоо гэж дуудлаа. Өөдтэй юм хийгээгүй юм чи ойшоогоо захлаж хамгийн сүүлд хурлын өрөөнд ороод хаалганы хажууд суул. Хүмүүс хуралдаж байхад ах саяны интернетэд ухаж байсан юмнуудаа бодож байгаад хоёрчуудаа зөөрмөглээд авлаа шүү. Тэгтэл дарга хялалцаж байна. За нөхөр минь дахиж ингүүл халагдаарай. Загнуулж өөрөө болохоор маргааш бэлэн болгох чи гэсэн амлалт авсаар хөлс басаа арчсан амт хамгийн түрүүнд гүйж гарлаа. Гарангуутаа ажлынхаа хідэн хар юмыг дагаж тамхилж байснаа хажуу өрөөнийхөө хөөрхөө охин дээр ороод орой цуг гарч пиа уухоо гэж хэлээд худлаа арзаатлаа инээж энтрээ. Нөгөө охин өөрөн дээрээ завгүй хөнгөтэй ардасан. Энэ балерг үзээтэй заваа архичи юмтай юу гэж пиа уух юм гэж бодсон л ээж таараа. Өдрийн хоолны үеэр энэ тэнд хүмүүсийн идэж байгаа дүлдээсэн хоолнуудыг энэ худлаа магтсан барин байж нэг амсч тэгж жагаад гизг арчнаа хөөх. Хэсэг зур ширээгээ дэрлэж унтаж байтал ажлынхан хэтэрхий чанга хөрхөрж байна гэж хэрэгжил. Шинээр урсан ажлын залууг дуудаад нэг ганц нэг пиауны мөнгө зээлэж хийлээ. Ахан чам шиг байхдаа ажлынхаа ах нарт өгдгөл байлаа гэж нэг хэсэг томорлоо. Ажлынхныхаа мессенжер лүйлдэ балаа марцсан зургнууд явуулж жоол өмүүлж байгаад мессенжерээр мөнгөний эрэлт гарнаа. Хэдэн цаас олдвол ажлынхаа хідээс авахулаад мессенжер, фейсбүүкээр хамаг амтныг пиар дийл та гэж дуудаад Нэгэнт ажлын хідэн үгүйхэн тодорхой юм чи орой 6 болохыг тэр чаддаг хүлээж аваад 6 цаг арай хөргөлгүйгээр авчих. Гарахтаа бас дуугүй байхгүй. За маргааш иш эрдэрж жагаад ажлаа малцуулнаа. Мань өнөөдөр эрт явах бас. Маргааш ягалзуулаад өгнө зэ. Та нар харин эрт ирээрээ. Маж ганцаараа эрдэрчүүл ажлаа хийж чадахгүй жоохон онцгүй өдөн шүү. Гэсэн шүү юм хэлээ гарчиж байгаа. За өнөөдөр нэг юм ирэх. Харин маргааш яг өглөө ирж жагаад ажлаас жинк бож юм болоо. Жинк малцуулаад, жинк яралцуулаад Яаж хийдгийг үзүүлнэ зэ. За.